Эгчмэд бүсгүй ханшгүй ташаалд хамаг тамираа барсан залуу. Ээжигээ болон үлдсэн хоёр хүүхнийг гэрт нь хүргээд хотоос нэлээд зайдуухан амьдардаг мөнх цэцэг химээх нүүрмгийн байрын 30 орчим насны бүсгүйтэй үлдлээ. Мөнх цэцэг байсаг хийгээд л тас хийтэл инээж. Зоригтыг марзан үгээр цаашлуулж мөрийг нь шүргэн найлан хад. Гоёлын цагаан дайшинсных нь мөр санамсаргүй байдалтайгаар мултран унаад торгомсог цагаан хөвчнө зугойсныг тэр анзаараагүй мэд аяглана. Бараг дотоожон хүртэл тавьсан урт онооныхон завсраар ягаахан гуйн зугуулзах нь эгдүүтэй. Зоригтод хайрлаж явдаг уй тэнгийн охин бий боловч угаасаа тэр бүрэг даруухан замтай тул сэтгэлийн илчилж амжилгүй явсаар гадаадд сурахаар явсныг нь саяхан мэдээд байгаа юм. Хэдэн минутын дараа тэд мөнх цэцгийн гэрийн гадаа ирлээ. Чамин хийцийн төмөр хашаав тойруулан барьсан 3 давхар байшин тэр аяараа мөнх цэцгийн гэрээжээ. Цовоо цолигун зантай нүднэр гэлдсэн бодмол цагаан энэ хүүхний нөхөр нь нилээд ахим насны бэлэгчүүхэн байдаг нь тухайн өмнө зоригт ээжийнхээ амнаас нэг бусуудаа сонсож байсан тул энэ бүхэн төдийлэн гайхсангүй. Мөнх цэцэг гэрийнхээ гадаа ирээд тэрний гэртэн орохыг урлаа. Зоригт татгалцсан боловч мөнх цэцэг өнөөл тас энээсэн цагаахан байдлаараа татгалзах аргагүй хорон үгээр ёгсөөр тэрний гэртэн оруулж дөнгөлөө. Нүд алтан том цэлгэр байрны тавил заслан тэрний хувьд дэндүү тансаг санагдана. Мөнх цэцэг зоригдоос юу уухайг нь асуугаад дасгалгааны гол яраатал өрсөн элдв дарснууд руу заахад зоригт машин барьж яваагаан хэлбэл тэр дахиад л тас инээснэ. Ундаа аяглаад авчирлаа. Мөнх цэцгийн нөхөр нь гадагшаа явсан тул гэр-гэртэн ганцаараа байхаас айгаад байна гэсэн үг зугайлгаад дээшээ өгсөн өөр нэг өрөө рүү орчихлоо. Хэсэг зуур хүлээгээд гарч ирэхгүй болохоор зоригт явхаар шийдэж хаалгуур очиод онгоолох гэж нилээд оролдоод стийллээ. Хаалга нууц кодтай бололтой. Тэр дээд өрөө рүү өгсөд нэгэнт нээлттэй хаалгаар шагаавал мөнх цэцэг дотор хувцастайгаан талмит том орон дээр хажуултан хөвтөд шал руу бүхэлжиж байгаа нь харагдлаа. Зориг сандран гүйж очиод мөрөн дээр нь дарж толгойг нь ээлж угаалгын өрөөнөөс нь ойтон алчуур авчран цээжийг нь арчивал тэр толгоогоо сэгсрэн байснаа орон дээрийн дээш харан хөвтөд миний дөө эгчтэй хань олж хонцоод яв өглөө яв тэхүү ингэж гой харагдах холдуулан хилээд хариуц сонсолгүй угаалгын өрөө рүү яваад орчихлоо. Зоригт бүсгүй уран гой таас нарийнхан бэлхүүс бовнхон буржгар үсийг нь гайхан харсаар орон дээр сүн хоцорлоо. Хэд ормын дараа мөнх цэцэг угаалгын өрөөнөөс хүүтэн ундаа авчирч өгөөч хэмээн гуйхтуулдлаа. Зоригт ундаа аяглан авчираад хаалганы завсраар гаран оруулан өгвөл бүсгүй би хөрөхгүй байна. Хараад ирээ гээгэн тэр. Зоригтой хулгасаар явж орвол бүсгүй маш том дуу хэлбэрийн төөстэй вайн дотор дээш харан хэвдэж байснаа зоригтыг гараас нь татаад оруулчихлаа. Залуу сандран уухс хийвэл тэр дахин доошин даран суулгаснаа. Жаал тэр минь эрх хүн бэлгэн хоолноос татгалздаг шүү дээ. Ингээд норсон хувцсыг нь эрээ зэргүй тайллаа. Зоригт эгчмэд бүсгүй нүцгэн хөөс болсон хэнгэтгийг нь алмааран харж байснаа угсхийн тэврээд авахд бүсгүй тас инээснэ. Эхлээд би чамайг сайн угаах хэрэгтэй. Хөдөлгөөнгөө зогсчихорой гэлээ. Бүсгүй залуугийн цээж бөгсөн дээгүр зөөлхөн материалтай угаагч улгуулж байснаа усан дотор гараан явуулж салтгааных нь хооронд нөгөөхөрөө аяархан үрж эхэллээ.
Дэрдэ дэргүй нүцгэн эмэгтэй хүнтэй анх удаа ойртож байгаа зоригтын залуу эрэгтэн гантайтал босч байсан тул тэрэнд энэ хиллэг дэс суухад бэрхтээ санагдана. Тэр бүсгүй одоохон л дараа даммаар байсан ч бүрэг зан саад болоод байлаа. Мөнх цэцэг залуугийн бэлэг эрэгтнийг нь гартаан атхан дээш, доош хайжуухан хөдөлгөж байснаа өөр лүгэн татаад чих хүзүүг нь хилэрэн гжигдэн үснэ. Бүсгүй өөрөө тун тачаангүй дуугаар гиншиж байснаа зоригтыг хөдөлсөр биенийхэн хөөсөгч арилгалгүй унтлагын орлуугаан дагуулan орлоо. Зоригт юугүй бүсгүйг орон дээр даран хэвтүүлэхийг завдахад тэрнийг дахиад л хориглон зогсоосон. Дээш харуулan хэвтүүлээд эрэгтнийг нь амдан хийгээд улаан хоолоонд тулд өмхөж нааш цааш нь сурамгой аргагүй хөдлөглөө. Зоригт үеийнхэн ганц хоёр охинтой хальтмалдхан ганц хоёр удаа секс хийж үзснээс биш иймэрхүү жинхэнэ урлагийг зөвхөн кинон дээр л байдаг баха мэтэр төсөөлж байсан тул бүсгүйн үйлдэл болгонд тамирдан тачаадаж байлаа. Бүсгүй хилнийхэн үзүүрээр эрэгтнийхэн толгой гжигдэж зөөлхнөр хөхөн төмсхийг нь амдан оруулан гаргаж байлаа. Зоригт бараг солиорох шахна. Хүүхэн тэрнтэй өөрөө секс хийхээ мартсан мэд тийхүү аягалсаар дор тавиулаад садран асгарсан үрийн шингэнээр нүрэн будаад авсныхаа дараа биег нь ээлж таалан хэвтлээ.